Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ цаг мөчийн мэндийг хүргэе. Шинжлэх ухаан технологийн сангаас Science X сурвал ярилцлагыг та бүхэндээ бэлтгэн хүргэж байгаа. Энэ удаагийн дугаарт маань хууль зүйн ухааны доктор профессор Цолмон урагдаад байна. Тэгэхээр юуны өмнө нэвтрүүлгийн урилга хүлээн авсан танд баярлалаа. Адууны туйраг шинжилж байгаа гэдэг ийм сонирхолтой мэдээллийг авсан. Тэгээд яг адуугч биш, адууны одоо үр төлөөлөгч биш, адууны туйраа гэхээр надад бас ийм жоохон яг ойлголтод бууж өгөхгүй байна л да. Тэгэхээр та юуны өмнө энэ хийж байгаа судалгаа шинжилгээнийхээ нэрийг ямар учиртай хийх болсон талаарх мэдээлэл өгөөч. За баярлалаа. Төслийн маань нэр нь бол өөрөө адууны туурай кремистийн адитгал онц зүйн шинжилгээний объект болохыг тогтоох гэсэн нэртэй. Яг төсөл маань бол өөрөө 2018-аас 2021 оны хугацаанд шинжлэх ухааны технологийн сангийн санхүүжилтээр за дотоод эргийн их сургууль дээр түшиж байгуулж ингэж хэрэгжүүлсэн байж байгаа. За захиалагч байгууллагын маань бол өнөөдөр боловсрол шинжлэх ухааны яам. Яагаад адуу болон адууны туурай судалгааны объект болгон сонгогдсон юм бэ гэдэг маань бол үндсэн гол шалтгаан нь бол за бид бүгд өөрсдөө мэднэ тийм ээ. Адуу бол өнөөдөр Монголын ард түмэн Монгол улсын бэлэг тэмдэг. За дээр нь маш дээдэлдэг энэ олон маань байж байгаа тийм ээ. За цаашлаад тэгэхээр 1990 оноос хойш өнөө хүртэл ер нь бол одоо малын улгаалах гэмт хэрэг маань огцон өссөн байж байгаа. За энэ дээрээс бол зөнгөлөх хувь нь бол адуу гэж байгаа. За адууны нэг онцлог тал нь юу гэдэг вэ гэхээр адууг одоо алдах юм уу, хулгайд алдах энэ зүйл маань бол одоо адууг голцоо амьдаар нь тийм ээ. За дээр нь хурдан өгчлөлийн адуу гэж байдаг тийм ээ. Энэ адууг одоо хулгайлах, алдах энэ эрсдэл өнөөдөр давмгаалсаар байж байгаа. Одоо төслийн маань нэр гэдэг одоо энэ сонирхоод идэг маань бол криминалистийн адитгал гэдэг тийм үү зүг гэдэг юм яриад. Харин тийм нөгөө юу сонирхолтой байгаад байгаа вэ гэхээр криминолог гэдэг үг ороод ирэхээр гэмт хэргийн газарт ч гэдэг юм уу, мөрөөр хурууны хээгэрч гэдэг юм уу тий ингээд шинжилгээ авдаг бол малын хулгайг бол ингээд адууны хөлийнх нь мөрөөр шинжилгээд байна л гэж ойлгогдоод байна. Зөв үү? Тий, зөв. Яагаад ер нь адууг сонгох болсон юм бэ тийм ээ? Яагаад адууны туурайг өнөөдөр судалгааны объект болгон сонгосон юм бэ гэхээр зэрэг энэ маань бол одоо хид хідэн онцлог талтай. За саяны хэлсэн мөн одоо гэмтэргийн гаралт одоо юу гэдгийг энэ нөхцлүүдээс гадна байгальд ерөөсөө хоёр ижил зүйл байдаг. А дээр нь альва зүйл болгон өөрийн гэсэн өөрмөц, хувийн давтшгүй энэ доктортой шинж чанарыг хадгалж идэг. Тэгэхээр зэрэг яг энэ үндсэн дээр бид нэр энэ адууныхаа туурайг Монголд ер нь одоо адууга дээдлсэн энэ ард түмэн болохоор зэрэг бид нэр эрдэмтч гэсэн энэ Монголд ер нь адууга өөрсдөө судалж энэ шинж тэмдгийг бид нэр тогтооё гэсэн. Ийм одоо зорилгыг бол агуулсан. Харьцуулах юм бол олон улсад гэхээр зэрэг одоо Австралийн эрдэмтэд байж байна тийм ээ. Халимны сүүлэн дээрх хөндлөн зураас шугамуудыг мөн одоо дахин давчихгүй юм байна гэдгийг тогтоосон байж байгаа жишээ. За Казахстаны эрдэмтэд байж байна одоо бүхрийн хоншоор дээрх юм уу. Нохооны хоншоор дээрх тийм ээ. Энэ одоо хөндлөн босоо зураасуудыг мөн одоо судалж үзээд энэ бол дахин давчихгүй юм байна. Доктортой шинж чанарыг агуулж байна гэсэн үг. Тэгээ яг энэ утгаараа бид одоо энийг барьж аваад ер нь адуугаадсан бас юу нэг дахин давчихгүй онцлог шинж тэмдэгтэй байдгийг. Энгээрээ адитгал гэдэг зүйл хийж болох юм уу? Кремистийн адитгал гэдэг маань энэ бол одоо идентификац гэж ярьдаг тийм ээ. Бид одоо хүн болгоч одоо өглөө босоолж сэрэл өөрийн гэсэн хувцас өмсдөг ч юм уу, дэлгүүрт ороод өөрийн юм сонгоод авах. Энэ бүгд маань ерөөсөө л адитгал байхгүй. Тэр хүн маань өөрөө таньж индэ тухай зүйл. Тэгээ яг энэгээр адууны туурайд ямар нэг ийм онцлог шинж тэмдэг байна уу гэж бид энэ судалгааны объект болгосон. За тэгээд нэг зүйл түрүүнээс хойш анхаарал татчихжин л да. Та одоо яг адууны туурай бариад ирсэн байна. Туурайн дээр тайлбарлаад үзвэл яг одоо ямар үр дүнтэй явж байгаа юм? Ер нь бол адууны туурай гэдэг нь бол өөрөө одоо адууны анх эхлээд гарал үүсэл. Энэ бол адуу маань өөрөө бол 50 сая жилийн өмнө үүссэн фенокод гэдэг. Анх эхлээд үүсгэхдээ бол 5 хуруутай одоо хүн шиг 5 хуруутай 5 сархуутай юм байсан гэж. За явцын дунд энэ дунд хуруу маань өгцсөөр энэ битүү тууратын баг үүссэн гэж. За тэгэхээр зэрэг энэ битүү тууратын гэдэг үүсэж байгаа энэ өөрийн маань бүтэц одоо чиг үүргэн бол ерөөсөө хүний хумстай төстэй. Хүний хуруу 5 хурууны энэ байж байгаа хээнүүд нь шүү дээ тийм ээ. Энэ хээнүүд маань өөрөө дахин тавчгүй гэж ярьдаг шүү дээ тийм ээ. За өнөөдөр хүний хүртэл одоо бид нэр энэ нүднийх нь юугаарч танилд дайдтагч шүү дээ тийм ээ. Онцлог гэдгээр нь. За тэрнтэй мөн ажил адуунд одоо энэ онцлог шинж тэмдэг маань энэ туурайн дээр байх хэрэгтэй. За энэ туурайн дээр байж байгаа энэ хөндлөн
босоо тийм ээ энэ одоо шугамуд маань өөрөө дахин давчихгүй энэ адуунд өөртөө ганцхан энэ адуунд байх нь үгүй юу гэдгийг бид нар болно энэ судалгаагаар тогтоох юм шиг. Яг нь Монголд бол наадах чинь нэлээд шинэлэг ойлголттой нь ер нь ингээ адууны туурай хүний хүмүүстэй адилхан байх боломжтой юу гэдэг судалгааг бол бүр хийгдэж байгаа. Би бол жишээ нь өнөөдөр анхудаа сонсож байна. Тэгэнгүүт 50 сая жилийн настай байх магадлалтай амьтны судалгааг ер нь гадны өөр орнуудад аль хизээний хийчээгүй юу? Тэгээ энэ талаар бас судалж үзсэн. Энэ талаар бол яг албанысаа шинжлэх ухааны үндэстэйг өөрөөр энэ онлын арга зүйн үндэснэр бол ялангуяа кримстийн адтгалын энэ онлын үндсэн дээр судалсан орн бол харах нь байхгүй юм байна. Дэлхийд ч гэдэг юм уу шинэлэг анхдагч юм судалгаа байж болох магадлалтай юм байна тий. Тий, ер нь бол энэ бол анхдагч судалгаа гэж үзэж болно. Ягаад гэвэл зэрэг энэ судалгаа хийж байгаа үедээ бол ялангуяа Бүгд найрамд Солонгос улсын эрдэмтдээс за Бүгд найрамд Хятад ард улс, Оросын холбооны улсын эндээс бол бас саналууд ирж байсан хамтарч ажиллах. Гэхдээ бас шинжлэх ухааны бас өөр ингэсэн бидний бас тийм Монголд үндсэндээ Монгол адуугаа өөрсдөө бас судалгаад нэгэ тогтооч. Ийм бас нэг юу зарчмыг бид барьсан байж байгаа. За дээр нь бол яг энэ санаа бол юунаас эдэлтэй зэрэг анх би Орос улбаны улсад докторийн зэрэг хамгаалж байхдаа удирдлагч багштайгаа энийг ярьж ирсэн юм л. Тэгээд би нэг сэдвийг сонгоод аваа гэсэн багш маань яг энэ нь бол одоо Орос улбаны улсад эндүүл хэрэгжүүлэхэд маш хүнд. Тэгэхээр зэрэг Монгол одоо тэр адуу өвдсөн энэ удаа хийхгүй болохгүй. Гэхдээ яг энийг нэг бүлэг болгоод оруулаач гэдэг. Тэгээд тэр хамгаалтан дээр бол одоо хамгаалах зүйлийн гишүүд бүгд энийг сонирхоод энийг Монголд очиод үргэлжлүүлж хийгээрэй гэж. Тэгээд энийг тасралтгүй хийсээр хагаад өнөөдөр бас шинжлэх ухааны технологийн сангийн одоо санхүүжилт тэмдэглэлтэйгээр энийг өнөөдөр ажил болгосон гэсэн. Таны одоо яг энэ хийж байгаа судалгаа, танай төрийн бас байгууллагын хийж байгаа судалгааг мас ойлгоход жоохон хүндрэлтэй юм байна. Харин судалгаа хийх явцад та нарт ер нь хүндрэл бэрхшээлтэй зүйл тохиолдож байгаа юм байна уу? За энэ бас их сонирхолтой асуудал. Нэгдүгээр тэр хугацааг бид нэр ярьсан тийм ээ 2018-аас 21 он. За энэ үйл яа харахгүй нөгөө ковидын хөл гарны үйл бидэнд таарсан. За хоёрдугаар тэгэхээр адуу гэдэг маань бид нар нөгөө амьд адуунаасаа энэ тухрааныхаа шинж тэмдгийг бэхжүүлж авч байгаа болохоор бас хүндрэлтэй байсан. Нэгдүгээр тэгэхээр аюулгүй байдал үүднээсээ тийм ээ малтай харьцаж байна. Догшин адуутай харьцсан. За дээр нь бид нар яг энэ талаар бол бид нар анх энэ адууны туурайг яг амьд дээр судлахын тулд бол бид нар арга зүйн зөвлөмж гаргасан байж байгаа. Аюулгүй ажиллагаанд малчцтай бас зориулаад. За хоёрдугаар тэгэхээр зэрэг бол энэ нийт бол 1500 адууны туурай бид нар цуглуулж энэ дээр харьцуулт хийсэн байж байгаа. Адуу болгон дээр адууны дэл сүлнээс болон их биенээс бид нар өснийг дээж авсан. Энэ генетикийн бас шинжилгээ сан бүрдүүлэх юм боломж байна гэж. За дээр нь бас малчтай хэрэг болох юм гээд бид нар бас нэг мөн тооны одоо 300 гаруй адууны зүсний зургийг авсан байж байгаа. Онцлог шинж тэмдэг. Тэгээ энгээр яг бас зурагт судалбар альбом болгоод ингээд бэлдээд гаргасан энэ нөлөөлөж өгсөн байж байгаа. Хугацаанаас хамаараа бид нар бол хоёр аймгийг үлдчихэж газар бол сонгосон. Нэг нь бол Сэлэнг аймаг, нөгөөх нь Сүхбаатар. Туршилт судалгаа хийгээд явж байхад бол малчт маань бол маш их сайн дэмжлэг үзүүлжсэн. Ялангуяа тухайн орон нутгийн Сэлэнг аймаг, Сүхбаатар аймгийн уяачны холбоо, за Сэлэнг аймгийн засаг даргын тамгын газар хүчний байгууллагууд бол энэ дөрвөн маш сайн тусалцаа үзүүл бид нар дэмжлэг болж ирсэн. Ялангуяа малчтаа бол маш их баярлж ирсэн. Тэр маань бол одоо малаа цуглуулах нэгээ бас бидэнд бас бэлдэж өгөх гэж энэ ажиллагаанууд тэр маш сайн тусалж. Танаа энэ адууны туурайнд хийж байгаа судалгаа дөрвөн талын ач холбогдолтой юм байна гэж зүгээр надад харагдлаа. Малын урлагийг илрүүлэхэд бас хэрэг болох магадлал өндөртэй юм байна. Дээрээс нь Монгол адууны бас одоо хоёр бүс нутагт байгаа ДНК-г тогтооход хэрэгтэй гэж харагдаж байна. За дээрээс нь хүний хумснаас ингээд дээж авдагтай адилхан адууны туурай бол өөрөө бас их бие бусад одоо асуудлыг илэрхийлэх боломжтой гэсэн ийм үр дүнгууд харагдаж байна. Тэгэхээр цаашдаа ер нь яаж үргэлжлэх вэ? Та хүрх үр дүнгээ юу гэж харж байгаа вэ? За хөрхөн үр дүнгийн хувьд бол бид өнөөдөр суурь судалгааны төсөл хийжсэн тийм ээ. Энийг одоо цааш нь үр дүнгээ бид нэр практик нэвтрүүлэх. Дахин давчгүй шинж тэмдгээрээ бид нэр сан бүрдүүлэх тийм ээ. За ялангуяа одоо энэ хурд хөгжлийн адуу эднийгээ бол энэ шинж тэмдгээр нь бид нэр сан бүрдүүлээд мэдээллийн сан бүрдүүлээд адууга нэгдүгээрт бүртгэхэд авах боломжтой. За дээр нь мал тоол гэдэг чинь бид нар бол өнөөдөр ер нь бол уламжлалт хоёр л арга байж байгаа шүү дээ. Нэг нь болохоор малыг эмнэлэх, нөгөөдг нь тамгалах гэдэг юм аа. Тэгэхээр энэ бол 3 дахь шинжилгээ ухааны үндэстэйгээр гарч байгаа бүртгэх 3 дахь арга хүлээж авч болох юм байна. За нөгөө талаас гэхээр зэрэг бол энэ шинжилгээ ухаанд бол яхаа аргагүй шинэ онол арга зүй нэмэгдэнэ гэсэн үг. За ялангуяа одоо энэ шинжилгээний байгууллага байж байна тийм ээ.
энэ шинжилгээний байгууллагууд дээр бол шинжилгээ их объект мөн нэмэгдлээ гэсэн үг. За бидний цаашдын бас нэг хийх гээд байгаа зүйл бол энэ сан бүрдүүлэх цахим одоо орчин програм бүтээхээс ахуулаад дээр нь энэ одоо шинж тэмдгүүдээ бид нэрлэх хэрэгтэй болчихж байгаа. Юу гэж нэрлэх юм гэдэг тийм ээ шугам гэж яваад юм уу тасралт гэж яваа. Энэ бүгдийг бас эрдэмтдийн оролцоотой мэргэжлийн байгууллагын оролцоотой хамтарч бас энийг нэрлэх. За цаашлаад тэгэхээр зэрэг энэ за гадаадын байгууллага эрдэмтдтэй Монголын уяачтын холбоотой хамтраад тийм ээ ингээд энийг бас ажил хэрэг болоод практик хэрэглийг нэвтрүүлэх ийм арга замыг бид одоо илэрхийлж байна тийм. Уяачтай ч гэдэг юм уу, морь сонирхдаг, адуу сонирхдаг хүмүүсийн хувьд бол маш сонирхолтой судалгаа байна. Шинжлэх ухааны технологийн сангаас мэдээж судалгааны ажлыг одоо санхүүжүүлж байна. Цаашдаа бол практик дээр нэвтрүүлээд эхлэхэд бол санхүүгийн дэмжлэг туслалцаа за дээрээс нь төр засгийн бодлогоор бас дэмжиж туслах олон асуудлууд гарч ирэх нэ гэж харагдаж байна. Тэгээд сүүлийн үед ч нөгөө Монгол морийг одоо ер нь бол ирлизжүүлэхгүй бол болохоо байлаа. Эсвэл улсын наадамд ирлиз Монгол хоёр морь бол уралдаад одоо үр дүнгүй болчлоо гэдэг одоо яг адуу морийг тойрсон хилэн бол маш их байдаг. Тэгэхээр та бүхний судалгаа бас нэг тийш нь нэлээд асуудал зэгсэлж өгөх юм байна гэж харлаа. Монгол адууны гарал үүсэл өгслүүл дахиас ч юм уу тийм буржуазские адуунаас гэж бид нар гэтэл эрдэмтдийн тогтоосноор бол энэ хромсом нөөр гарсан. Тэгэхээр Монгол адууны өгсөл өнөө хүртэл энэ асуулттай байдаг юм байна гэж. Хоёрдугаар тэгэхээр Монгол адууг бусад одоо адуунаас ялгах нэг үндсэн шинж нь тэр шивнүүр гэж ярьдаг нөө үлийн үений дээд хэсэгт байдаг нэг матуу ургац байдаг тийм ээ. Энэ зүйл нь Монгол адуу зөвхөн урд хөлөнд нь байдаг юм. Бусад адуу болохоор урд хойд хөлөнд байдаг гэдэг. Ийм онцлог юм бас гарч ирж илээ судалгааны явц. Тэгэхээр энийгээ бас цааш нь авшруулад Монгол адууны гарал үүслийг бас тогтоох боломж байна. Энэ бүгдд бол бас энэ судалгааны ажлын үр дүн цаашдаа хэрэглээний ач холбогдол нь эндээ орших юм байна гэж бид харж байна. За баярлалаа. Маш сонирхолтой судалгаа хийж байгаа юм байна. Амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд энэ ташрамд бас нэг надад уламжлаад хэлчих тийм ээ. Малчтын одоо нэг хүсэлт надад тавьж ирсэн. Ялангуяа Сэлэнг аймгийн Алтан булаг сум, Зүүн бүрэн сумын уяачтай холбооны гишүүд малчт маань бол өнөөдөр Монгол улсын алдарт уяачтай уулзалт зохион байгуулах. За ялангуяа бол энэ дээр нэр зохиод бол онон уяачтай, даваагүй уяачтай гэдэг юм. Ингээд бид нартай уулзалт зохион байгуулж өгөөч. Бид нар тэр үнэтэй бас лекц тэр үнэ тэгээд энэ хилцүүлэг зохион байгуулж өгөөч гэсэн энэ уламжлалыг бол би алдарт уяачтай бас энэ ташрамд ингээд дамжуулчих. Мэдээж энэ төслийг хэрэгжүүлэхэд тусалцаа бүгдлийн тусалцаа үзүүлсэн шинжлэх ухааны технологийн сан Батбаяр аймгийн их сургууль, Сэлэнг аймгийн болон Сүхбаатар аймгийн засгийн даргын тамхины газар, уяачтай, малчтай, за төслийнхаа багийн нийт гишүүдэд бол маш их талах гэснээр илэрхийлж байна. За баярлалаа танд. За баярлалаа. За тэгэхээр үзэгч та бүхэнд цувралаар бэлтгэн хүргэж байгаа Science X цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарыг маш сонирхолтой судалгаа хийж байгаа эрдэмтэнтэй ярилцсан хүргэлээ. Манай нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хөгжих эрх төрийн бус байгууллагын шинжлэх ухааны ажилтан, хууль зүйн ухааны доктор профессор Цолмон урагт оролцлоо. Баярлалаа.